Хоримын төрүүлэгчтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотно 20 цаг болж Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаараа үзүүлэхэд бэлэн боллоо. Парламентын ассамблей намрын хуралдаан нь ерөнхий сэдвийн доор явагдана. Албан тушаалыг уруулан ашиглах гэдэг энэ заалтыг бол өршөөлт хуульд хамруулахгүй гэдэг тал дээр бас манайх байсууруулах туу байж байгаа. 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлнэ. За эхнийхэн цэцэрлэг одоо баригдаад барилгын ажлын явц бол энэ хүү явж байна. Энэ мод нь Монголд байдаг бус модноос ажиллахад зарим талаараа амарч, зарим талаараа хүндрэл их гарч ирсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу? Ирэх 9-р сарын 15-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн парламентчид чуулгах гэж байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ансамблийн намрын хуралд 41 орны 200 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмуудаар тулгуурлан байгуулагдсан Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн аюулгүй байдал хамтын ажиллагааны олон талт яриа хэлцээний механизм юм а. За энэ байгууллагад Монгол улс 2012 онд нэгдэн орж байсан бол өнөөдөр дэлхийн олон орны парламентчдыг багтаасан ассамблег эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байна. За тиймээс улсын их хурлын тамгын газраас Монголд суугаа дипломат корпусын төлөөлөлд хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хэллээ. За энэ парламентын ассамблей намрын хуралдаан нь Европын аюулгүй хамтын ажиллагааны байгууллагын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хилцэх нь бүс нутгийн хамтын ажиллагааг бичүүлэхэд парламентыг үүсгэх гэсэн ерөнхий сэдвийн доор явагдана. За хурлын үеэр 3 салбар хуралдаа явагдах бөгөөд эхний салбар хуралдаан бол бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, Европын аюулгүй хамтын ажиллагааны байгууллагын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр явагдах юм. За хоёр дахь салбар хуралдаанаар бол бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшигын эрсдлийг бууруулах ба усны менежмент, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сэдвээр явагдана. Дэлхийн парламентчдын намрын хурал АСЕАН-ийн өмнө зохион байгуулагдаж байгаа анхны том хурал болж байгаагаар онцлогоо. За энэ хуралд Оросын холбооны улсын төрийн думын дарга Наришкин, Азербайджан Румын улсын парламентын дэд дарга нар оролцохоо мэдэгдсэн байна. Монгол улс бүгд найрамд хятад улсын хоорондоо бизнесийн салбарт залуучуудын туршлага солилцох хөтөлбөр энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бүгд найрамд хятад улсын залуучуудын байгууллагын төлөөлөл манай улсад айлчилж байна. Хоёр улсын залуучуудын байгууллага барилга, зам тээвэр, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй гээд томоохон салбаруудад хамтран ажиллаж туршлагаан судлах юм байна. Өнгөрсөн сард манай улсын 100 шилдэг залуу бүгд найрамд хятад улсад айлчилж, бизнесийн салбарт хийх төсөл хөтөлбөр, ажлын шин саналаа танилцуулан туршлага судлаад ирсэн. Харин энэ удаад хятадын төлөөлөгчид манайд ирлээ. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашлаад Зүүн Хойд Азийн бүс нутгийн залуус хоорондын бизнес харилцааг өргөжүүлэх зорилгоор туршлага солилцох уулзалтыг хийж байна. Бүх салбараас төлөөлөл ирсэн болохоор бид аль чиглэлээр хамтран ажиллах тухайга ярилцах өргөн боломж нээлттэй. Түүнчлэн Монголын талаас Зүүн Хойд Азийн залуучуудын зөвлөл байгуулах санал санаачлаг гарган идэвхтэй ажиллаж байгааг бид дэмжиж баяртай хүлээн авч байна. Монголд аль чиглэлээр хамтран ажиллах илүү боломж байна. Манай залуус хятадын ямар салбарт гарах сонирхол байна вэ гэд олон судалгаан дээр үндэслэн уг уулзалтыг явуулж байна гэж залуучуудын холбооныхон мэдээллээ. За одоо бол бид эдийн харж байгаагаар бол хөдөө аж ахуй болон за зам тээвэр цаашлаад энэ бүтээн байгуулалтын чиглэлээр бол илүү гэж харж байна. За өнгөрсөн онд болсон бизнес уулзалтан дээр бол ялангуяа барилгын чиглэлийн асуудлууд нэлээд хөндөгдөж ирсэн. Харин хятадын талаас Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох сонирхол байгаагч зарим төлөөлөгчид илэрхийлж байна. Хоёр улсын арьс шир, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, экспорт, импортын тал дээр хамтран ажиллах төлөвлөгөө бидэнд байна. Мөн энэ чиглэлээр туршлага солилцож, боловсролын салбарт хамтран ажиллах боломж ч нээлттэй байна.
Монгол улс бүгд найрамдах Хятад улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд явуулж байгаа хоёр орны залуусын туршлага солилцох уулзалт маргааш болно. За энэ үеэр Монгол Хятад орнуудын залуучууд түншлэлээ өргөжүүлж бизнес саналаа солилцох, хамтран ажиллах боломжуудынхаа талаар дэлгэрэнгүй ярилцах юм байна. Иргэний зэрэг ногоо нам өршөөлийн хуульд тавьсан Монгол улсын ерөнхийлөгчийн хоргийг дэмжиж байгаагаа мэдгэлээ. Тус намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. Иргэний зэрэг ногоо нам өршөөлийн хуульд тавьсан ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоргийг дэмжиж байгаа өнөөдөр мэдээллээ. Авилга хэл ахуулын эсрэг тэмцэж шударгасны төлөө зүтгэх намын гол үзэл баримтлалд нийцэхгүй байгаа учраас ийхүү шийдвэрлсэн гэж байна. За мөн түүнчлэн авилгын эсрэг хууль болоод Монгол улсын нэгдүгээр орсон авилгын эсрэг тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг зөрчиж байгаа учраас өршөөлийн хуулинд хэсэгчлэн хориг тавих нь зөв гэж үзэж байна. Энэ авилгал хэл ахуулыг бол авсан хүмүүст бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийн төлөө бол Монгол улсын конвенцээр юм амлалтыг хүлээж авсан. Тэгэхээр үндсэн хуулийн заалтууд жишээж байгаа, авилгалын эсрэг хууль жишээж байгаа. Тэгэхээр энэ болон хууль одоо тогтоомж олон улсын өмнө хүлээсэн энэ гэрээ гэж зөрчин хууль тогтоогчид дураараа авирлаж байгаа нь бол хууль ёсыг уландаа одоо гიშгсэн төрт одоо төрийн бодлого буруу гаргаж байгаа, буруу үйлдэл байгааг бид эсэргүүцэж энэ хоргийг дэмжиж Иргэний зэрэг ногоо намын хувьд авилгын хэрэг толбогдох стыг өршөөлийн хуульд хамруулах нь буруу гэж үзэж байна. Ялангуяа тендер зарлах хэлбэрээр төсвийн мөнгө тарааж хувааж идэж байгаа албан тушаалтнууд өршөөлд хамрагдах болоод байгаа учраас эсэргүүцэж байгаагаа мэдээллээ. Баянгол дүүрэг дээр тэр 661 сая төгрөгийн камер 108 сая төгрөгийн нотлон тавьсан авцамыг энэ жил дахиад ухаад шинээр дахиад тавьж байгаа. Иймэрхүү юм дээр шүүхэд материал өгөхөөр Баянгол дүүрэг дээр бэлтгэсэн байтал энэ маань өнөөдөр өршөөлийн хуульд хамрагдсан байж байгаа. Энэ бол зөвхөн одоо улсын хэмжээнд байж байгаа хоёр жижигхэн төсөл шүү дээ. Тэгэхээр энэ мэд дээр хүртэл одоо энэ төрийн албан хаагчдын энэ албан тушаалаа уруулан ашиглах гэдэг энэ заалтыг бол өршөөлийн хуульд хамруулахгүй гэдэг тал дээр бас манайх байр суурь хатуу байж байгаа. За иргэн зэрэг намынхаа ийхүү авилга хэл ахуул албан тушаалын гэмт хэрэгүүдэд хамаарагдах хууль эрхцэн орчныг төгөлдржүүлэх шаардлагатай гэж үзэж байна. За мөн дээрээс нь авилгатай тэмцэх газар болон холбогдох хууль шүүхийн байгууллагуудыг хинэгний эсвэл аль нэг засгийн эрхэнд ажиллах бус яг өөрийнхөө эрх үүргийн дагуу ажилладаг болоход цаашид анхаарна гэлээ. хоргийг хүлээж авах юм шийдвэр гаргасан. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна. Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх 4-р ээлжийн бүртгэл энэ сарын 25-ны 12 цагт эхлэхээр болсон байна. Энэ удаагийн бүртгэлээр 8727 га газарт 34857 иргэн газар өмчлөх эрхтэй болох юм байна. Энэ удаа сонгон хайрхан хаанл Баянзүрх дүүргийн 22 байршилд иргэд захимаар газраа өмчилж авах юм байна. Байршлын үед Баянзүрх дүүргийн улаастай аманд 1273 иргэн, хаанл дүүрэгт туул тосгоны урд хэсэг, хабитатын амны орон сууцны хойд талд 1907 иргэнд тус бүр тэг 105 га газрыг нь өмчлүүлнэ. Харин сонгон хайрхан дүүрэгт хамгийн олон буюу 31677 иргэн газартай болох юм. Энд имэйлт, баруун турун, тахилтын ам 361 гарам, хужиртын даваа ар шижир ам, бурхантын ам, сайр уулын өвөр, цагаан чулуутын ам зэрэг байршил багтжээ. Иргэд бол мэдж байгаа тийм ээ, Улаанбаатар цэгийн болон Өмчүү бизэг Гөвцэг юм гэсэн энэ хүү хоёр сайтаар 25-ны 12 цагаас хойш ороход бол энэ дээр угаасаа автоматар тийм ээ систем мэн өөрөө нэгтчин. Тэгээд зааврын дагуу бүглөөд ингээ явах хэрэгтэй. Тэгээ өмнөх цахим бүртгэлд ерөнхийдөө бүртгэгдээд тийм үү бүртгэлээд тэгээ сонгогдоог үргэд мэн одоогийн ч гэсэн одоогийн зарлах цахим бүртгэлд хамрагдаад явах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол тухайн цахим бүртгэлд хамрагдж байхад нэг нууц код өгсөн байгаа. Тэр кодоо ашиглаад бүртгүүлээд явчих хэрэгтэй. Мэдээллийн бааз нь угаасаа тухайн програмд байгаа учраас бүртгэл аваа явчихна гэсэн. Захимаар газар өмчлүүлэх нь хэн нэгний оролцоогүйгээр явагддаг ажил. Өөрөөр хэлбэл танил тал авилгын асуудал энд ярихдахгүй, гол нь техникийн найдвартай түргэн шуурхай байдал юм. Программын аюулгүй байдлыг тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын газар, нийслэлийн мэдээлэл технологийн газар гээд хэд хэдэн байгууллага хариуцж байгаа юм байна. За 4-р шатны одоогийн зохион байгуулах ажил дээр ч гэсэн ерөнхийдөө програм маань сайн ажиллана. Ямар нэгэн байдлаар иргэдийг бохимдуулахгүй, урлуулахгүй гэж ялгаж болно. Нийслэлийн мэдээлэл технологийн газар болон нийслэлийн хүч харилцааны газрын мэдээлэл технологийн хэлтсийн IT-ийн одоо инженерүүд одоо энэ дээр бол хангалттай сайн ажиллаж байгаа гэж хэлж байна.
Нийслэлээс иргэдэд захимаар өмчлүүлж байгаа 52 байршлын газар нь дэд бүтцээс алслагдсан. Хот энд дэд бүтэц байгуулна. За бас иргэд газраа барьцаалж зээл авах боломжийг бүрдүүлэх юм байна. Нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа шинжилэлд зарим иргэд шүүмжилтэй хандж байгаа. Тодорхойлбол өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд өөрчлөгдсөн богино эргэлтийн маршрутууд ойлгомжгүй байна. Өмнө нь 500 төгрөгийн төлөөд ирдэг байсан газар өнөөдөр 1500 төгрөг төлдөг боллоо гэх зэрэгээр бохимдож байгаа иргэд цөөнгүй байгаа юм. Тиймээс бид энэ асуудлаар нийслэлийн нийтийн тээврээс тодруулсан юм. Иргэдэд баг зэргийн ойлгомжгүй байдал үүсээд байгаа нь автобусуудын чиглэлийн дугаар өөрчлөгдсөнтэй холбоотой нийслэлийн тээврийн газрын хэлж байна. Жишээлбэл Сансар 3-4 дугаар хорооллын чиглэл М10 нэрээр явдаг байсан автобуснууд одоо Ч39 дугаараар явдаг болсон нь иргэдэд ойлгомжгүй болоод байгаа юм байна. За түүнээс чиглэлүүдийг алга болгоод шинээр чиглэл гаргасны хэрэг биш гэдгийг тэд тайлбарлаа. За богино эргэлтийн хувьд ч гэсэн хотын баруун захаас зүүн зах хүрдэг, эсвэл зүүнээс баруун хүрдэг 4 чиглэлд хийж байгаа. За дахилт Нарангийн голын чиглэлийн автобусыг 5 шар дээр, за харин Хужир болон Ургах Нарангийнхыг офицер дээр буцааж эргүүлдэг болгосон байна. За түүнээс бас өмнө нь явж байсан чиглэлүүдийн ихэнх нь хэвээр явдаг маршрутаараа л явж байгаа гэлээ. Энэ бол жишээлбэл одоо М13 шархад 3-4 дугаар хороол гэж явдаг байсан чиглэл маань одоогийн Ч2 гэж явж байгаа. Энэ чиглэл маань яг хэвээрээ явуулсан. За хуучин М23 гэж явж исэн зүүнслээ халдвартын эмнэлэг. Энэ чиглэл болохоор Ч3 гэд бас хэвээрээ үйлчилж явж байна. Үйлчлэгээндээ явж байна. Энэ бол үндсэндээ хуучин маршрутаараа явах боловч нэршлэн л өөрчлөгдсөн. Чиглэл нь Ч болсон. За 2-3 дахин дамжих бүртээ мөнгө төлж байгаа нь иргэдийг илүү бухимдуулж байгаа. За тэгвэл энэ байдал зорчигчдын захим карт ашиглалтаас хамаарч шийдэгдэх асуудал гэдгийг нийслэлийн тээврийн газрын тодрууллаа. Нэгдүгээр хэлбэл нийт зорчигчдын 85-аас дээш хувь нь захим картаар төлбөрөө хийдэг болсон хань л дараагийн автобусанд дамжин сууханд 30 минут эсвэл цаг дотор үнгүй явж байхаар асуудлыг шийднэ гэж тайлбарлаж байгаа юм. Захим төлбөрийн системтэйгээ уйж хийх ёстой. Хэрвээ бид нар боломжтой тооцоо судалгаатай болох юм бол энэ үн тарифын асуудлыг ч гэсэн эргэн харах дээш нь доош нь болгох бүрэн судалгаатай болсны үндсэн дээр хийгдэх учраас бид нар яаралтай энэ захим төлбөрийн систем рүүгээ иргэд маань орох юм шаардлагатай байна. За уг нь бол хамгийн их ачаалттай. Өглөө оройдоо байнга төгжрөл үүсдэг их тайвны өргөнчлөнд байдал харьцангуй дээрдэж байгааг хэлж байна. Автобуснууд богино зайд эргэж нэмэлтээр ухсраа автобусанд явж эхэлснээр төгжрөл буурч байгааг замын цагдаагийнхан ярьж байна. Бодол хөдөлтөр маш сайн байгаа штэ. Тэ. Одоо урд нь бол энэ одоо 15-наас өмнө бол ингээд өглөө оройд маш ихтэй өргөнчлөж маш өндөр ачаал авдаг газар штэ. Тэ. Тэгээд ачаал аваад ирэхээр угаасаа нөгөө нийтийн тээврийн хэрэгслүүд нь олон автобуснууд яваад ирэхээр ингээд урт сунаа зогсдог байхгүй, ялгаа байхгүй, хичнээн машинуудыг 2 3 дугаар энэгээр явуулаад 1-р энийг чөлөөтэй байлгаж байгаа ч гэсэн автобуснуудын өөрсдийнх нь ачаал нь ихсээд тэгээд маш их сунж урт суваа өсч энэ хүмүүс зочход их төвхтэй байдаг гэсэн. Одоо бол энэ автобуснууд цөөрсөө тийм ээ 90-с богинод цөөрснөөс болоод одоо энэ 1-р энэгээр зорчж байгаа автобуснууд өглөө орой тэр ачаалын үеэр бол маш хурдтай хоёр талдаа Улаанбаатар хотын хоёр талд маш хурдтайгаар төгжил багтаа зорчиж байгаа. Толгойтоос наашаа ирсэн. Саяхан өдөрт л явах гайгүй яваад ирчихлээ шүү дээ. Тэрнээс аль зэрэг дамжиж хүлээгдэх байгаа мэдэхгүй өнөөдөр өдөл явж байна. Төгжрөл нь жоохон саарах юм байхгүй юу? Уг нь бол. Тэ, богино эргэлт нь. Урт явах маань төгжрөл нь автобусны уулал дээр урт дараалал үүсэх байхгүй юу? Одоо бол гайгүй байх л бодож шүү дээ. Би нэгээр явдаг. Ийм зүү юм шиг санагддаг. Ерөнхийдөө ингээд шинчилсэн тийм хурдан урд нь тэгээ өөртөө ингээд мөнгөө төлөө явж байгаа юм гэсэн амар боломж юм шиг санагдчих. За одоо иргэдэд захин карт авч үйлчлүүлэхэд үлдлээ. За тэгвэл замын төгжрөл буурна, нийтийн тээврийн ч орлогоо төвлөрүүлж бодлогоо шинжлэх дараагийн алтандаа шилжигнэ. За яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 900 гаруй автобус үйлчлэгэнд гарч байна. Төвлөрөл хамгийн ихтэй 5 шар офицерын гол чиглэлд Угсраа болон Ердийн 60 гаруй автобус явж байна. За үндсэн чиглэлүүдээр нэмээд Хойдурд, Баруун, Зүүн, Төв гэж 5 хуваагаад тойрог хэлбэрээр маршрут шинээр гаргажээ. За ингэснээр хойноос урагшаа эсвэл баруунаас зүүн хүрэх зорчигч тус тойргуудын маршрутаар ямар ч дамжлаггүй шууд явах боломжтой болж байгаа юм байна. Нисгэд баригдаж байгаа буян тухай 2 хороол орон сууцныхаа 1 ам метрийн үнийг 1,350,000 төгрөг гэж зарлан борлуулалтан эхлэх гэж байна. Эхний 30 байрыг 10 дугаар сард ашиглалтанд хүлээлгэн өгнө. Энд засгийн газраас зээлийн урьдчилгаа төлбөрийг 10% болгосон журам хэрэгжиж эхлэх юм байна.
Талбай үед 33 м2-аас 69 м2 хүртэл дандаа 2-оос 3 өрөө байрнуудаас сонголтоо хийнэ. Урьдчилсан байдлаар нийт худалдан авагчдынхаа 80-аас 85%-ийг банкны зээлээр авах гэсэн тооцоо гаргажээ. 66 м2 байрыг ингээд сая 350 ихээр ерөнхийдөө 89 сая 100 мянган төгрөгийн тий. Үнээр одоо байр авч ийн гэсэн. Тэгэхээр одоо 10% урьдчилгаанд төлөөд үлдсэнд нь одоо зээл авна гэх юм бол ерөнхийдөө 80 сая төгрөгийн зээл авч байгаа. Тэгэхээр 80 сая төгрөгийн зээл авч байгаа хүмүүс маань одоо хэрвээ одоо энэ жур маань батлагдаад гарчих юм бол 30 жилийн хугацаатай авна гэвэл дунджаар 560 мянган төгрөгийн сар болгоны зээлийн төлнө гэсэн үг. За тэгэхээр тухайн өрх маань болохоор нийт орлого нь орлогын 45%-аас сэтрэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн багадаа бол ойролцоогоор тийм ээ. Нэг сая 150 мянган төгрөгөөс сая 200 мянган төгрөгийн авгаан хөр хоёр нийлээд одоо өрхийн орлоготой бол одоо энэ Wind 2 хорооллын 66 м2-тай байрыг тийм урьдчилгаараа төлөөд ингээ аваад явах боломжтой байна гэсэн юм тооцоол гарч байгаа. Зээлээр байр авахыг хүсэж байгаа хүмүүсийн хамгийн их сонирхож мэдхийг хүсдэг зүйл бол төлбөрийн хувь хэмжээ байдаг. Иймдээд буян тухай хоёр хорооллын байрнуудыг жишээ болгон таны сарын өрхийн орлого хэдэн төгрөг байвал энэ зээлэнд хамрагдах боломжтой. Сар зээлэх зээлийн хэмжээг энд наривчлан үзүүллээ. Буян тухай хоёр хороолд амьдарч байгаа иргэд маань тэр болгон хүүхдээ хотын төвлөө сургууль цэцэрлэглүү зөөгөөд авахгүй. За эндээ бүх нийгмийн асуудлыг шийдэхийн тулд буян тухай хороол дээр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг 4. За эхнийхэн цэцэрлэг одоо баригдаад барилгын ажлын явцуул иймэрхүү явж байна. За үүнээс гадна 1250 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 2 сургууль барихаар төлөвлөгөөнд тусгагдаж өгсөн байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил үндсэндээ 80% явжна. Энэ хороолыг ашиглалтанд оруулахад хамгийн тулгымцсан асуудлаар хөрөнгө мөнгөний байдлаас шалтгаалаад инженерийн дэд үтсийг байгуулах ажил төлөвлөгөөний дагуу явж чадахгүй байгааг хэлж байлаа. Гадны инженерийн шугам сүлжээний асуудал жоохон хүндрэлтэй байгаа. Энэ асуудал одоо манай хорооллын хувьд улсын төсвөөр хийгдэх байсан. Гэтэл энэ одоо бас нэг хөрөнгө мөнгө янз бүрийн асуудлаас болоод улсын төсвөөр хийгдэж амжихгүй байгаа. Энэ ажлыг гүйцэтгэх мөнгө 2015 оны төсөвд угаасаа суугаагүй. Ийм захиалагч болго төрийн орон сууцны корпорац өөрсдөө арилжааны банкнаас зээл авч мөнгө олоод тендер зарлжээ. Гэтэл тендерт оролцсон бусад аж ахуйн нэгжүүд гомдол гаргасан тул энэхүү дэд үтсийн ажил хүлээлтийн байдалтай болсон. Нөгөө ойцсон компаниуд бүгд гомдол гаргасан. Одоо гомдол гаргана гэдэг чинь дахиад 30 хоног 40 хоног гэл асуудал байна. Тэгэхээр энэ одоо намартаа багтаж бас гаднах одоо инженерийн шугам сүлжээ дээр нь бас тогтчлтын асуудал зам харгуу дээр нь цахилгаан эрчим хүчний ажлууд бол ер нь хойшлогдоод бас энэс шалтгаалаад орон сууц маань буян тухай хоёр маань бас ашиглалтанд өхөн хойшлогдох болцсошгүй байна. Иргэдээсээ захиалга авчдаг. Гэтэл тендерээс олж барилга ашиглалтанд орох хугацаа хойшлцохуул яах вэ? Удахгүй хүүтэрч барилгын ажил хийх боломжгүй болдог гэсэн асуултыг төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаас тодруулахад ийм байдал үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Одоо гол нь сангийн ам тендерийг хянсан шийдвэрийг л хүлээж байна. Өмнөх буян тухай нэг хороол дээр иргэд зээлийн хөөцөлтөй байрандаа ортол 3-6 сар зарцуулж байсан тул ийхүү 8 сараас борлуулалтаа эхлэхээр төлөвлөсөн. Хичээж байгаа хугацаанд оруулахаар ажиллаж байгаа гэсэн хариултыг өгч байна. Нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14% нь дахин төлөвлөлтийн ажил өрнөж байгаа. Гэтэл гүйцэтгэгч компани иргэд газрын үнэ тохирч чадаагүй улмаас ажил гацах явдал гарч байна. Яг ийм нөхцөл байдал Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэдэд тохиолдоод байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 9.4 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг цагаан ухаан консалтинг компани хэрэгжүүлэхээр болсон. Энэ байршилд 149 өрх байдгаас 112-т нь өнгөрсөн оны 6 дугаар сард тус компани гэрээ байгуулжээ. Гэвч хоёр талд гэрээ нь оршин суугчдын 75% саналыг авч чадаагүй гэлээ. Энэ асуурсан гэдэг хүний гэр дээр нэр дээр гэрээ хүртэл байгуулчихсан. Тийм хурууж хөдлөөр л одоо тэр 75% буюу 112 гэдэг тоог гүйцээхэд бол бүх арга чаргал хэрэгжил байдаг юм л да. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх компани иргэдийн олонхын саналыг авч чадаагүй. Дээр 1 м2 газрыг 200 мянга буюу зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна.
10 жилийн өмнө газрын үнийг 100 мянгаар үнэлж ижээ. Дахиад 5 жилийн дараа нь 200 мянга болсон байжээ. Гэтэл 15 жилийн дараа яг тэр 200 мянган үнээр үнэлээд байдаг. Бүх юмны үн ханш тэр үед үнэлж байсан мөнгөний ханш нь хүртэл хэд нугараа ивцсан байдаг. Тэгтэл бид нуусын газар бол алхам тутмын хотын 1-р зоонд учраас асар их үнэтэй. 400 мянгад л бид нус үнэлэх юм бол боломжийн оршин амьдарч болох нэ. Асуудал ийм байгаа учраас Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэд нөхөрлөл байгуулж, нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга, хотын даргын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогчид хандсан ч үл ойшоосон. Ингээд асуудлыг шийдэж өгүүлгүй олон сараар хугацаа алдсан гэж тайлбарлалаа. Бидний бичгийн хариуг бол нөгөө төрийн захиргаа удирдлагын тухай хуулинд санал гомдол ямар хугацаанд яаж шийдвэрлэх тухай хууль яаж зөрчсөн, ажлын 14 хоног 30 хоног шийдвэрлэх ёстой гэдэг энэ зарчим ач биелүүлээгүй. Ер нь бидний тавьсан асуудлыг бол ер нь нэг жаахан цаг хугацаа хожих маягаар удаашруулах зэрэгээр ингэж асуудалд ерөөсөө шуурхаа ханддаггүй, асуудал шийддэггүй. Ер нь тэгээд ингээд хэлэхээр цагаан хорон компани нөгөө төсөл хэрэгжүүлж байгаа компаниг өмөрдөг, хамгаалдаг. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс бид энэ асуудлаар албаны их сурвалжаас тайлбар авлаа. Гэр хорооллын хөгжлийн газрын дарга тэдний тавьсан зарим тайлбарыг няцааж байна. Тухайн компани хоёр талд гэрээ байгуулахдаа иргэдийнх нь 75% саналыг авсан нь үнэн. Асуудлын гол нь зарим иргэд газраа өндөр үнээр үнэлэх, нөгөө талд бизнесийн байгууллага газрыг нь хямд үнээр авах гэсэн хоёр эрх ашиг зөрчилдсөн. Энэ асуудалд хот оролцохгүй, иргэн компани хоёр л тохиролцох ёстой байсан гэсэн тайлбарыг өглөө. Энэ чинь бид нар бас нөгөө барьдаг журам байна тийм ээ. Журмынхаа дагуу энэ асуудлыг одоо яаж яах ёстой вэ гэдэг шийдвэр гаргах асуудал гардаг. Энийг нилээ нөгөө нэг юугаар явна тийм ээ. Хурлаар орно, судлан ингээд шийдвэр гаргаад ерөнхийдөө бол цагаан хорон компани биднэрт 7 сарын 24-ний өдөр юу байхгүй. Одоо бид нар энэ төсөл хэрэгжүүлэхээс ерөнхийдөө татгалзаж байна гэдэг юм хүсэлтэй хэрэг өссөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дарга Батулга өчигдөр тус хорооны оршин суугчдтай уулзаж асуудлыг шийдэж төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахаар болсон гэж байна. Иргэд цаг хугацаа алдалгүй тохилог орон сууцтай болёо гэвэл гүйцэтгэгч компанитайгаа тохиролцож аль аль нь газраа бодиттой үнэлэх хэрэгтэй байгаа нь энэ жишээнээс харагдаж байлаа. Монголын хөрөнгийн бирж онгарсаар 354.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь 25 жилийн түүхэн дэх рекорд тогтоосон хамгийн дээд арилжаа болж байна. Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдаж 95 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цусны 2 дахь зах зээлийг эхлүүлж байсан төвхтэй. За 2005 онд Монголын хөрөнгийн бирж 12 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан бол 2011 онд хөрөнгийн биржийн арилжаа 350.2 тэрбум төгрөг төрсөн байна. Харин өчигдөр болсон 5041 дэх арилжаагаар 10 тэрбум төгрөгийн арилжаа хийж он гарснаас хойших 8 сарын дотор нийт арилжаа нь 354.4 тэрбум төгрөг төрсөн Монголын хөрөнгийн биржийн 25 жилийн түүхэндх хамгийн дээд арилжаа болж байна. Зөвхөн 4-5 банк хуваагаа авчдаг гэсэн засгийн газрын үн цаасыг одоо за 1000 орчим хүн бол тодорхой хэмжээгээр бас их бага хэмжээгээр аваад одоо хөрөнгө оруулагчийн бас хүрээ нэр хэмжээгээр одоо тэлсэн байна. За эдгээр хөрөнгө оруулагч маань нийтдээ за 24 орчим тэрбум төгрөгийн өгөөжийг бас хүүгийн өгөөжийг өөртөө авсан байна. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг бид цэнхэр ягаан тасалбараар анх мэдэрч эхэлснээс хойш хувьцаа ногдол ашигын талаарх иргэдийн мэдлэг дээшилж биржийн арилжаагаар дамжуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх болсон байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд одоо хаагдмал хаалттай хүрэн тийм ээ зөвхөн арилжааны банкудад одоо төв банкн дээр зардаг байсан үн цасны одоо зарим хэсгийг нь эхлээд 10% ихсэн л дээ. Ингээд олон нийтэд нээлттэй ил тод байдлаар арилжаалж ихсэн энэ ажил маань их нөлөөллөө. За үүгээр бас зөвхөн томоохон хөрөнгө оруулалт гэлтгүү тийм ээ. Одоо жижиг одоо хөрөнгө оруулагч нарын бас цар хүрээ өдрөх тусам нэмэгдэж байна. 100 мянган төгрөгөөр одоо боонд авч хүмүүс бас сурж байна тийм ээ. Бас үр ашигын хүртээд Өчигдрийн үнэт цаасны арилжаагаар 2 болон 3 дугаар ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компани нийт 1198 ширхэг хувьцаа засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28-7 хоногийн хугацаатай 14% хүйтэй 100 мянган ширхэг засгийн газрын үнэт цаасыг 10 тэрбум төгрөгөөр арилжсан байна. За хөрөнгийн бирж сард 40 тэрбум 7 хоногтой 10 тэрбум төгрөгийн арилжааг хийж ирсэн байна. Оройн дөргийнхэн үзэгчдээ цагийн үр хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. Энэ орой сангийн дэд сайд бүрийг өрлөө. Танд энэ оройн дөргий. Баярлалаа.
Сангийн дэд сайттай энэ өрөө бид нар Монгол Улсын төсөв нийгмийн эдийн засгийн бодлого 2000 төгсчгээд байгаа долларын ханшийг сангийн яамд яаж хязгаарлах уу гэдэг асуудал анхаарлаа хандуулна. Тэгэхээр эхний асуултаа ер нь бол өнөөдрийн байдлаар эхний 2 удирлын дунд гарсан төсөв ер нь хэр алдагдaltaй гарч байна. Ер нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор улсын төсвийн орлого бүрдүүлэлт эхний 7 сарын гүйцэтгэлээр бол нэлээд тасралттай гарч байгаа. Өнгөрсөн оныхаас үл ер нь 5 орчим хувиар буурч гарсан. Нийтдээ дүнгээрээ бол нэг 526 тэрбум төгрөгөөр улсын төсвийн орлого бол тасарч гарч байна. Тухайлбал аль салбараас бид нар одоо төсвийн орлогын алдагдлыг нөхөж болохоор тийм болцоо харагдаж байна. Тэгэхээр төсвийн орлогыг бол бүрдүүлж тооцохдоо бол бид нар бол нэлээд наривчлсан судалгаа хийж тухайн байгууллагуудын саналыг үнэлж энийг тооцоогоо хийдэг юм. Тэгэхээр бид нар бол өнөөдөр богино хугацаанд жишээлбэл энийг ийм орлогоор бол нөхчнө гэсэн тийм бол бид нарт гарах боломж байхгүй. Харин дунд хугацаанд урт хугацаанд бид нар зөвхөн уул орхаагаас хамааралтай эдийн засаг байхгүй. Эдийн засгаас солонгоруулах, бусад боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр одооноос бид нар анхаарч ажиллах шаардлагатай. Энэ чиглэлээр засгийн газраас нэлээд хүчтэй тодорхой зорилт чиглэсэн арга хэмжээнийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал экспортыг дэмжих бидний хамгийн гол чухал асуудал. Импортыг орлох ийм одоо үйлдвэр аж ахуйг хөгжүүлэх зориулж 300 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх үсвэрийг шийдэж энэ үйлдвэрүүд олгож эхэлж байна. Дээр нь ноос ноолуурын үйлдвэрийг хөгжүүлэх, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр 100 тэрбумын санхүүжилт хийх үсвэрийг шийдэж хөгжлийн банкар дамжуул олгохоор ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих манай эдийн засгийн хамгийн гол салбар эдийн засгт хамгийн чухал нөлөөтэй ажлын байрыг нэмэгдүүлдэг. Энэ хэсэгт бол 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор бас ажиллаж байна. Арь ширний үйлдвэрүүдийг хөгжүүлэх, түүний одоо боловсруулалтын төвшинг сайжруулах чиглэлээр тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийн хангамжийг сайжруулах чиглэлээр бас 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт болгоод ингээд ажиллаж байна. Энэ болгон бол өнөөдөр биш юмаа гэхэд маргааш нөгөөдөртөө хэдтэй Монгол улс эдийн засагт ихээхэн чухал хувь нэмэр оруулна. Мэдээж хэрэг зөвхөн уул уурхай биш, бас энэ салбаруудаас бид нар экспортын өндөр орлого олох, энэ хэмжээгээр төсвийг тогтвортой бүрдүүлэх ийм нөхцөл бүрдэх боломжтой юм аа. Тэгэхээр өнөөдөр бол одоо Монгол улсын төсөв бол Монголын нийт эдийн засгийн 30%-ийг бүрдүүлж байгаа тийм. Тэгэхээр яг эдийн засгийн өнөөдрийн бас нөхцөл байдал манаас ямар байна? Төсөв бол юм байна. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт бол тогтворж хандлагатай байна. Энэ бол сайн ийм эерэг талтай байж. Дээр нь манай төлбөрийн танцэл ойрын сүүлийн жилүүд байнга алдагдaltaй байсан. Нодлон бол тэрбум доллараар эргэлж байсан энэ алдагдал энэ жил биднэрт ашигтайгаар гарлаа. Инфляц бид нар өндөр байсан. Энэ бол одоо эхний 2 удирлын байдлаар л яриад байгаа шүү дээ. Инфляц 6% та гарч байна. Энэ бол сайн үзүүлэлт. Ийм эерэг талууд бол эдийн засгт бол байна. Төсвийн орлого ингээд 5% ингээд төлөвлөжсөнөөс доогоор ороод ирлээ тийм. Тэгэхээр магадгүй одоо энэ 3 дахь улирал, 4 дахь улирал энэ өөрөө муу оны үеэс шүү дээ. Муу оны үеэс тийм үү? Муу оны үеэс 5% буурчаад байгаа. Нодлонгийн өдөрт байснаасаа бид тэр 5% буурчаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ жилдээ энийг нөхөх боломж оны эцээр гарах уу? Дутуу байгаа хэсгийг нөхөж оны эц рүү гарахад бол хүндрэлтэй. Тийм учраас бид нар улсын их хуралд байдлыг танилцуулж улсын төсөвт тодтгол хийх юм зайлшгүй шаардлага гарахыг бол өгөөсөхгүй юм байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо долларын ханш 2000 төгчлөө. Тэгээд ер нь яа харахгүй манайх одоо бас импортыг хараат учраас гадаад энэ жижиг зах зээл долларын ханш бол маш нөлөөлөл үзүүлээд байна л да. Тэгэхээр сангийн яамын долларын ханшийг одоо энэ зэгт нь байлгах юм өсвөгөөс цааш нь буулгах уу гэдэг дээр ямар нөлөөлөл байдаг юм? Монгол өнгөтэй яаж хамтар? Сангийн яамны хийсэн судалгааг өргөжтөл доллар валютын эрэлт нийлүүлэлт бол хоёулаа бол багассан байгаа юм. Багассан байгаа. Ер нь жилийн 8 дугаар сард бол валют бол ер нь ханш бол нэлээд төгрөгийн ханш бол валютын ханш бол нэлээд өсөх тийм хандлагатай байдаг. Энэ бол цаг үеийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлт одоо эрэлтээс нэлээд хамаардаг. Гадаад зорчих, зүүлжлэх энэ асуудал бол бас нэлээд нэмэгдэж байна. Энэ маань нодлонгийн муу үетэй харьцуулахад 30% нэмэгдчихсэн байж байгаа. Зохиомжтой хэрэглээ бол хэрэгцээ бол бий болж байна. Нодлонгийн муу үетэй харьцуулахад валютын хадгаламж бол 20 гаруй хувиар бол нэмэгдчихэд байгаа.
Хүмүүс ер нь доллараар цааш нэгээд байна да тий 170 гаруй сая доллараар долларын хадгаламж бол нэмэгдсэн. Харин төгрөгийн хадгаламж нь бол буурсан ийм байдалтай байна. Энэ болгон бол одоо мэдээж хэрэг цаг хугацааны энэ нөлөөллөөс хамаарч долларын ханш нэмэгдэж байгааг бол үгүйсэх бол аргагүй. Гэхдээ могцон мөсөлт байхгүй гэдэг ингээд тайван байгаад байх юм биш. Энэ бол бас л эдийн засаг төгсөж байгаа бид нэр төгсөж байгаа. Дохио. Энэ чиглэлээр Монгол банктайгаа бид нэр 20 нягт хамтран ажиллаж байна. Хамгийн түрүүнд бид нэр төсвийн зардлыг бууруулах, хэмнэлтийн гармыг хэрэгжүүлэх ийм үйл ажиллагаагаа бид нар бол хэрэгжүүлнэ. Урт хугацаанд бид нар бол доллароос хамааралтай биш байханд бол экспортын одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг л үүсгэх юм тий хараалж ажиллах хэрэгтэй юм байна. Мөн таны хэлдэг үл зөв. Хоёрдугаар тэгвэл бид нар цаашдаа экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад их үүсвэр бүрдүүлэх энэ чиглэлээр бол нэлээд шургуу ажиллаж байна. Эхний хэсэг үе Азийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэг зориулж 150 сая долларын тусалцаа авахар болсон. Энэ манай дуудахгүй хэрэгж одоо орж ирэх ёстой. Бид тэр энэ судалгааг нь хийгээд бэлтгэл ажлыг бол бүрэн хангаад байна. Мөн цаашдаа үлдсэн хугацаанд бид нар үлдсэн хэмжээний энэ валютын их усүрийг оруулж ирэхээр шургуу ажиллаж байна. Ер нь валютын их усүрүүдийг нэмэгдүүлчихвэл магадгүй долларын ханшийг тогтоон барих боломж бол харагдаж байгаа гэж сангийн юм үзэж байгаа юм байна тийм ээ. Тий. Дээр нь бол ер нь бол эдийн засагт нэг зүйлийг бол онцгойлон анхааруулж онцгойлон хэлэхэд бол манай улсын албан ёсны валютын нөөц бол 3 сарын одоо нэг улирлын хэрэгцээг хангах чадвартай байх ёстой. Гэтэл өнөөдөр бол бид тэр шаардлагыг бол хангацсан байж байна. Өнөөдөр албан ёсны валютын ханш бол 1.6 тэрбум долларын одоо юм нөөцтэй байж байна. Энэ бол валютын ханшийг өсгөхгүй, савлуулахгүй байх бүр нөөц. Энэ дээр нь бид нар нэмж бас тодорхой хэмжээгээр энийг болон баталгаажуулах ийм зорилгоор бид нар бас ийм арга хэмжээ сангийн ямаас авах гэж байна. За баярлалаа. Битээр ярилцсан хугацаа өнгөрсөн байна. Анхаарал хандаас үзэгч та бүхэнд баярлалаа. Цагийн урт хөтөлбөрт сангийн дэд сайд пүрэв оролцлоо. Монгол улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдал. За өнөөдөр 2000-д төгсгөөд байгаа долларын ханшийг хэрхэн цааш нь тогтоон барих сэдвээр бид ярилцлаа. Цагийн урт хөтөлбөр үргэлжилж байна. Бразил улсын Сан Пауло хотноо болсон ур чадварын дэлхийн авраг шалруулах тэмцээн өндөрлөж өчигдөрөө Монголын баг тамирчид их орондон ирлээ. Монголын баг тамирчид шагнал авч чадаагүйч тооцч байснаас өндөр үнэлгээ авчээ. Мужан, Токер, тогоочийн төрөлд өрсөлдсөн хүүхдүүд шагналт байранд ороход 20 оноо дутсан байна. Энэ удаад монголчууд дэлхийн аврагад анх удаа оролцсон. Мэргэжлийн сургалт, технологи олон улсад ямар төвшөнд хүрснийг нүдээр харж ур чадвараас суралцсан нь монголчуудын хувьд гол үр дүн байлаа. Монголын багаас хамгийн өндөр оноог Мужааны төрөлд өрсөлдсөн Дасивгийн нар мандах авч үндэсний ялагчийн шагнал хүртсэн байна. За Монголын баг тамирчид төрөл бүрдээ 22-оос 41 орны залуустай өрсөлдсөн. Дэлхийн ур чадварт үнэлэгдэх босго оноо 500, за Мужааны төрөлд өрсөлдсөн нар мандах 480, Токер тогоочийн төрөлд өрсөлдсөн залуус 479 он авч шагнал аттахад 20 оноо дутсан юм а. Гагнуурт өрсөлдсөн ганц оож 463, Үсчинд өрсөлдсөн Ундармаа 469, за Гоо засалт Номингоо 454, Захилгаанд Галбадрах 451, Өргөт Инх чимэг 448, Хавтанцар наах мэргэжлэр ур чадвараас сорьсон мөнгөн шагаа 401 оноо авсан юм а. Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн тамирчид дээд тал нь 530-аас 560 оноо авчээ. Эндээс харахад Монголын залууст алт татгах боломж өндөр байлаа. Тэмцээн өрнөж явагдаж байгаа хугацаанд бус 23 орны оролцогчдоос их олон мод боловсруулах технологи аргачлалуудыг айж ажлаа хөнгөлөх гэх талаар олон зүйлийг сурч мэдж авлаа. Бидний ажилласан материалын хувьд бол нягт ширхтээ халуун орны их хатуу мод байсан. Тэгээд энэ мод нь Монголд байдаг бусад модноос ажиллахад зарим талаараа амарч, зарим талаараа их хүндрэл их гарч ирсэн. Ажиллаж исэн суур тоног төхөөрөмжүүд хамгийн сүүлийн суур машинууд байсан. Тэгээд ямар ч гэсэн 2 даалгавраа 4 хоногийн хугацаанд цагт нь багтж амжилттай өөрөө чадах хэмжээнд хийж дуусглаа. CNC турнинг төрөлд оролцлоо. Өөрийн яг үеийнийхт 26 мэргэжил 26 орны хүүхдтэй хамт оролцлоо. Шинэ технологитой. Шинэ технологион дээр оролцлоо. Жишээлбэл Роми L240 шинэ машин дээр
ажилласан бөгөөд энэ машин дээр би өмнө юусоо ажиллаж байгаагүй. Тэгээд ер нь бол дахиад нэг 2-3 хоног бэлтгэл хийсэн байсан бол давгүй оролцох байсаа гэж бодож байна. 12 цагийн турш 3 өдөрт тасдан 4 цагаар 3 модуль хийсэн. Дэлхийн ур чадварын авраг шалгаруулалт тэмцээнд хамгийн олон алтан медалийг зохион байгуулагч орон болох Бразил 11 алт, бүгд найрамдах Солонгос улс 11, мөн Тайван, Герман, Япон, Швейцар, Канада улсууд авсан юм а. Манай өмнөд төршийн мэрэгжилтэн залуус 4 алт авсан бол хойд төрш Оросын албаны улсын тамирчид медаль хүртэж амжсангүй. За дэлхийн 59 орны нарийн мэрэгжил эзэмшиж байгаа 17-оос 23 насны 1192 залуус аврагын төлөө өрсөлдсөн. 2017 онд ямар мэрэгжилээр оролцох вэ? Абу Дабид хүүхдүүдийг яаж бэлтгэх вэ? Багш нарыг экспертууд яаж бэлтгэх вэ? Одооноос хойш намараас хойш бид нар хөдөлмөрийн яамд койка ГЗ бүгдээр хамтраад энэний үр дүн, энэний сургамжийг хараад энэ дээр бид нар дараагийн тэмцээний төлөө одооноос хичээж ажиллаж эхэлнэ. Сан Паулод болж байгаа тэмцээнд бол манай Монголын баг бүх хүчээ дайчлан оролцлоо. Бид энэ тэмцээнд оролцохдоо бол алтан медалийн төлөө бол оролцсонгүй. Энэ тэмцээнээс бидний одоо олж авах ёстой туршлага, шин технологи, манай Монголын мэрэгжлийн боловсролын салбар ямар төвшөнд явж байгаа, дэлхий хаашаага чиглэж байгаа гэдгийг бол олж авахын төлөө бид энэ тэмцээнд оролцоод байна. Мэргэжилтийн ажилчдын олимпик гэж хүлээмжшөөрөгддөг дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразилийн Сан Пауло хотно энэхүү амжилттай зохион байгуулагч өндөрлөө. Тэмцээний гол ураа ур чадварынхаа хүчээр ихтлэхийгээ хөгжүүлэх. Тиймээс ур чадварын олимпиад хүч сорьсон хүн бүр ялагч гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байсан. Улсаасаа шалгарч дэлхийн хэмжээнд хүч үзсэн хүүхэд бүрийн өмнө аль ч улсад мэргэжлээрээ ажиллах үе таалга нэгдэлээрээ энэ тэмцээний онцлог юм а. Ийхүү монголчууд анх удаа мэрэгжлийн боловсрол эзэмшиж байгаа залуусaan дэлхийн хэмжээнд сойж боловсролын салбараа иргэн нэг харлаа. Бидэнд илүү шин технологи, ур чадвар эзэмших стандарт чухал байна. За зөвхөн төрөл мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаардаг ус хувийн хвшилж гисэн дүлхүү энэ салбарт оролцох нь илүү үр дүнтэй гэж байна. Учир нь баялаг бүтээгчид бол мэргэжилтэй ажилчид сайн ажилтан бэлтгэхийн тулд дэлхийн ур чадварт өрсөлдүүлдэг сайн жишээ олон улсад тогтжээ. Төрөөс бэлэн юм шаардаа сууж байх биш. Яг энэ мэргэжилтэй ажилтныг бий болгох, өөрсдөд хэрэгтэй байгаа ур чадвартай хүмүүсээ бий болгоход гар бие оролцдог бүх хүн ашиг шимийн хүртэн. За энэ мэргэжил эзэмшиж байгаа залуучууд энэ бүтээмжийг бий болгож байгаа аж ахуй нэгжүүд энэ утгаараа аж ахуй нэгжүүд ерөөсөө хүн гэдэг маань өөрөө чадваржаад ирэхээр аж ахуй нэгжүүд компаниуд маань чадварж өрсөлдөх чадвартай болно. Дэлхийн ур чадварт өрсөлдөж байгаа улс орнууд шагнал авна гэхээс илүүтэйгээр өөрсдийн мэргэжлийн чиг баримжаа, хөгжлийн чадал цансаагаа сордог байна. Илүү цааш нь яаж хөгжүүлэх сургалтын стандартаа ч шинжилдэг байна. Улс орнуудын хувийн хвшлийн томоохон компаниуд ажилтгаалагчдоос мэргэжилтэй ажилтнаар бэлтгэх, бидний ур чадварыг сорих, цаашдаа ур чадварыг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч оролцуулдаг юм байна. Цаашлаад одоо хөрөнгө оруулалтыг тоногдох хөрөмжтэй нэр ойрж очих зардал дээр за мөн хүүхдэд дэмжих тал дээр бол нэлээд анхаардаг. Ганцхан одоо яамнад ч юм уу нэг сургуулийн ажил гэдэг бол биш. Ажилтгаалагч сургалтын байгууллага одоо төрийн оролцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг нь бас харагдаж байна. Олон улсын ур чадвар техник технологийн хөгжлөөс анхлан жим гарган суралцсан Монголын залуусын хувьд том боломж байлаа. Дэлхийн ур чадварын тэмцээний дараагийнх нь 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд болно. Харин 2019 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг Оросын албаны улсын Казан авсан. Анхны тэмцээнд амжилттай оролцсон Монгол улсын хувьд дараагийн тэмцээнүүдэд цахиур хагалах том боломжийг нээж өглөө гэж өнөөдөр ажиглагчид дүгнэж байгаа юм. Олон улсын үйл амьдралын мэдээ танилцуулъя. Япон улс дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд олон улсын өмнө дайнаас татгалзан энхийг эрхэмлэн цэрэг зэвсгээр хөөцөлдөхгүй байхаа амлаж үндсэн хуулиндаа энэ тухайга зааж өгсөн байдаг. Гэвч Японы одоогийн ерөнхий сайд Шинзо Абегийн засгийн газар орчин үеийн чиг хандлагатай уялдуулан Япон улс өөрийгөө хамгаалах хүчин чадалтай байх бодлого баримталж энэ дагуу 2015 онд батлан хамгаалах салбартаа өндөр хувьтай төсөв баталсан юм. Харин газар нутгийн маргаан өсөн нэмэгдэж байгаа ийм нөхцөлд улс орныхон батлан хамгаалах хүчин чадлыг сайжруулах зорилгоор эх оны санхүүгийн жилд өндөр хувьтай төсөв батлуулах саналыг Японы батлан хамгаалах яам гаргаад байна.
Өөрөөр хэлбэл Японы Батлан хамгаалах яам 2016 оны 4-р сард эхлэх санхүүгийн жилдээ 5 тэрлион йен буюу 40.9 тэрбум Америк долларын төсөв батлуулах хүсэлтэй байна. Энэ нь 2015 оны Батлан хамгаалах салбарын төсвөөс нь 2.2% өсөлттэй төсөв гэсэн үг юм а. Энэхүү нэмэлт төсөвт агаараар тээвэрлэх боломжтой байлдааны тоногт техник 36 ширхгийг худалдаа авах зардал багтсан байна. Мөн тээврийн болон аврах ажиллагааны зориулалттай олон үйлдэл бүхий нисдэг тэрэг ачааны нисэх онгоц зэргийг худалдаа авах төсвийгч нэмэлт төсөвтөө тусгахаар санал оруулжээ. Япон улс Америк нэгдсэн улстай хамтран сансрын орон зай хянах, кибер аюулаас хамгаалах, хүчин чадлаа сайжруулах зорилготой ажиллаж байгаа. Мөн Япон улс энэ оны ихээр Исламын улс бүлэглэл иргэдийг нь барьцаалан хөнөөсний дараагаар Йордан улсад тусгай комисс байгуулсан бөгөөд одоо тус улсад цэргийн атташе байршуулахаар төлөвлөж, үүний зардлыг 2016 оны төсөвтөө тусгах саналыг оруулж байна. Японы Toyota мотор нэгтгэл Оросын холбооны улсын зах зээл дээр шинээр үйлдвэрлэсэн автомашины худалдаа буурах хандлагатай байгаа учраас тус улс дахь автомашин үйлдвэрлэлээ эргэн харахад хүрчээ. Тус нэгтгэл өнгөрсөн 6 дугаар сард л гэхэд Оросын холбооны улсын Алс дорндын Владивосток хот дох хамтарсан үйлдвэрт спорт загварын автомашины үйлдвэрлэлийг зогсоосон байна. 2013 онд Оросын холбооны улсад шин загварын автомашины эрэлт нэмэгдэж байх үед энэ үйлдвэр сард 1000 ширхэг автомашин угсарч эхэлсэн байна. Оросын холбооны улсын эрх баригчдын хувьд Владивостокт автомашин үйлдвэрлээд түүнийг Сибирийн төмөр замаар Оросын бусад хотуудад нийлүүлэх нь Алс дорндын эдийн засгийг сэргээхэд тустай гэж үзэж байсан юм а. Гэвч энэ оны эхний 6 сарын байдлаар Оросын холбооны улсад шинээр үйлдвэрлэгдсэн автомашины худалдаа 30%-аар буурсан байна. Үүнийг эдийн засагчид Оросын холбооны улсын эдийн засгийн зогсонх байдалтай холбон тайлбарлаж байна. Одоогоор Toyota нэгтгэл Владивосток хотод урт болон дунд хугацааны бизнес явуулах нь алдагдaltaй гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Гэхдээ тус нэгтгэл Оросын холбооны улсын 2 дахь том хот Санкт Петербургд үйлдвэрлэлээ нэгтгэн явуулахаар төлөвлөжээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлаар Кремлд айлчилж, саяхан Кремийн эргээс илрүүлсэн эртний усан онгоцыг харахаар хар тэнгист 83 метрийн гүндэн шумбагч онгоцоор аялжээ. Адал явдалтай аялал дуртай ерөнхийлөгч Путин Византын эзэнт гүрний үеийн худалдааны онгоцны үлдэгдлийг харахаар 3 хүний судалтай жижиг оврын шумбагч онгоцыг хөлгөлжээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэлж байгаагаар энэхүү ачааны усан онгоц нь 9-өөс 10 дугаар зууны үеийн худалдааны онгоц юм байна. Тэрээр далайн гүнд шумбасныхаа дараагаар хэвлэлийнхэнд товчхон мэдээлэл өгөхдөө үр дүнд хүрэхгүй байгаа Украины зүүн нутагт гал зогсоох гэрээний талаар байр суурь илэрхийлжээ. Тэрээр Украины зүүн нутагт гал зогсох нь битгий хэл сүүлийн үед зэвсэг тэмцэл эрчимжиж байна. Үүнд хоёр тал хоёулаа, ялангуяа Украины засгийн газрын тал буруутай гэсэн байр суурийг хэлжээ. Харин Путиний энэхүү айлчлалыг Украины ерөнхийлөгч шүүмжилсэн байр суурь илэрхийлсэн байна. За түүний энэхүү адал явдал эрэлхийлсэн аялалд ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтээ засгийн газрын албаны хүмүүс дагалдан явсан байна. Оросын холбооны улсын цагдаагийн газар бяцлаг хууль бусаар хил давуулан наймаалдаг олон улсын сүлжээ бүлэглэлийг илрүүлэн 6 хүнийг баривчлан саатуулжээ. Олон улсын тус сүлжээ нь барууны орнуудад үйлдвэрлэсэн бяцлагийг хууль бусаар хил давуулан наймаалж 2 тэрбум рубль буюу 30 сая Америк долларын ашиг олжээ. Оросын холбооны улсын засгийн газар жилийн өмнө Америк нэгдсэн улс болон Европын улс орнуудын Москвад тавьсан 20 арга хэмжээний хариуд барууны орнуудын бяцлаг болон бусад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортод хориг тавьсан бөгөөд үүний хүрээнд дээрх хууль бус 8-ыг илрүүлжээ. Оросын цагдаагийнхны мэдээлж байгаагаар өнгөрсөн 3 дугаар сард үйл ажиллагааны эхэлсэн дээрх олон улсын бүлэглэл Оросд импортлохыг хориглосон бяцлагаар хийсэн өөр нэр төрлийн бүтээгдэхүүнийг Оросд нийлүүлж, улмаар тус бүтээгдэхүүндээ бусад улс орны бяцлаг үйлдвэрлэгчдийн хуурамч шошигнаан Москва болон Санкт Петербургийн хүнсний сүлжээ дэлгүүрүүд болоод бөөний төвүүдэд зарж байсан байна. Эстоны парламент Грек улсад олон улсаас 3 дахь шатны зээл буюу 86 тэрбум еврогийн зээлийг олох тухай гэрээг сойрхон баталжээ. Эстоны сангийн сайд Свен Сестер Грект үзүүлэх тусламжийн багц хөтөлбөрийг сайн үр дүн хэмээн дүгнэж тус улсад зээлийг эртхэн шиг олох нь Европын холбоо болон Еврогийн бүсийн орнуудад тустай гэж үзсэн байна. Грек улсад 3 дахь шатны санхүүгийн тусламжийн зээл олгох тухай гэрээг Европын улс орнуудын парламентууд сойрхон баталж эцсийн баталгааг өгч байгаа юм а.
Өчигдөр Еврогийн бүсийн сангийн сайдууд Грекийн эдийн засгийг сэргээх зорилготой дээрх 3 дахь шатны зээл олгох тухай гэрээг сойрхон баталсан байна. Одоогийн байдлаар Грекийн банкуудын хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд 10 тэрбум евро нэн тэргуунд шаардлагатай байгаа. Грекийн засгийн газар банкны гүйлгээ шилжүүлэгт тавьсан хязгаар хоргийг хэсэгчлэн цуцлахыг зөвшөөрснөөр Грекийн зарим банкуд гадаад гүйлгээ шилжүүлгийг бага дүнгээр хийх боломжтой болж байгаа юм а. Ливийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар Исламын улс бүлэглэлтэд тэмцэхэд айрамд нь зэр зэвсгийн тусламж үзүүлэхийг Арабын дэмжигч улс орнуудаа уриаллаа. Ливийн гадаад хэргийн сайд Мухаммед Аль-Дайри Каир хотноо болсон Арабын холбооны шуурхай хуралдаан дээр Арабын улс орнуудыг зэр зэвсгийн хүчээр айрамыг нь дэмжихийг уриалжээ. Ливийн засгийн газарт Исламын улс бүлэглэлтэд тэмцэх хүчин чадал одоогоор байхгүй. Тиймээс Лив улсад Арабын улс орнуудын цэргийн баазыг байгуулж тэдний хүчээр салан тусгаарлагчтай тэмцэх сонирхолтой байна гэдгээ гадаад хэргийн сайд нь мэдэгджээ. Үүний хариуд Арабын холбоо Ливийн аюулгүй байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ Лив улс 2011 оноос хойш Нэгдсэн үндэсний байгууллагын зэвсгийн хоригт багтаад байгаа юм а. 2011 онд Муаммар Каддафигийн дэглэм нурснаас хойш Лив улс ерөнхийдөө хоёр хуваагдаж хоёр тусдаа засаг захиргаатай болсон. Өөрөөр хэлбэл парламентаараа сонгогдсон зүүн бүсийн засгийн газар Исламын зэвсэгт бүлэглэлийн дэмжлэгтэй Триполийн засгийн газар гэсэн хоёр тусдаа засаг захиргаанд Ливийн ард түмэн хамаарагдаж байна. Тайландын нийслэл Бангкок хотын жуулчид очих дуртай Ереван бунхныг тесрэх бөмбөгөнд өртснөөс нь хойш 2 хоногийн дараа дахин нээжээ. Өнөөдөр хүмүүс тус бунхнаар зочилж хохирогчдын дурсгалыг хүндэтгэн мөргөл үйлдсэн байна. Энэхүү бунхны ойролцоо өнгөрсөн даваа гарагт тесрэх бөмбөг дэлбэлсний улмаас 20 гаруй хүн амиа алдан 120 гаруй хүн гэмтэж шархатсан. Мөн өчигдөр Бангкок хотод дахин тесрэх төхөөрөмж дэлбэлсэн. Харин азар хүн өртөөгүй. Энэхүү цуврал дэлбэрэлтүүдтэй холбоотойгоор Тайландын нийслэл хот аюулгүй байдлаа чангатгаад байна. Өнөөдрийн байдлаар Бангкок хотод аюулгүй байдал хангах зорилгоор цагдаагийн 80 гаруй шалган нэвтрүүлэх цэгийг байгуулжээ. Тус цэгүүдээр ойролцоох томоохон албан байгууллага худалдааны төвүүд рүү орж гарах иргэдийн ачаа тийшийг шалгаж байна. Бангкок хотын цагдаагийнхан гудамжны хяналтын камеруудыг шалгасны дүнд нэг хүнийг дээрх халдлагад сэжиглэж шалгаж байгаа. Гэхдээ Тайландын цагдаанаар 2 өдөр дараалан болсон дээрх халдлагуудын ард нэг бүлэглэл байгаа гэж үзэж байна. Бид өнөөдөр хүргэсэн мэдээ сургалтуудаар танилцууллаа. Та бүдгийн маргаашийн ажил үйлс өдөр хөдөлмөртэй болтугай сайн хамраарай.